хуулийн 10 дугаар зүйлийн 11, 11 дугаар зүйлийн 11-ийн 1, Монгол Улсын их хурлын шуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19-ийн 1 дэх хэсгийг тус үндэслэн Монгол Ардын намын удирдах зөвлөл Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн 2025 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийн дагуу Монгол Ардын намын дарга Улсын их хурлын гишүүн Нямсрын учрлыг Улсын их хурлын даргад нэр дэвшүүлж байна. Нямсрын учрал 1986 онд төрсөн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг 2003 онд Игцэг лицей сургууль, 2007 онд Игцэг олон улсын их сургууль, 2010 онд Британий Тимкон их сургууль, 2012 онд Монгол улсын боловсролын их сургууль, 2013 онд Оросын холбооны улсын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол төвд Будадаа судлалын институт, 2019 онд Британий их сургуулийг тус төгссөн эрх зүйч бизнесийн удирдлага түүхийн ухааны доктор. Нямсрын учрал 2007-оос 2008 онд Игцэг олон улсын их сургуулийн туузын дэд даргаар, 2010-аас 2016 онд Ариал академи Ариал олон улсын дээд сургуулийг үүсгэн байгуулагч ерөнхий захирлаар, 2012-оос 2016 онд Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр, 2012-оос 2014 онд нийслэлийн Монгол Ардын намын хорооны улс төрийн хэлтсийн даргаар, 2015 онд засгийн газрын хэрэгжлэх газарт Монгол улсын шадар сайдын ажлын алба, шадар сайдын олон нийтэд харилцах бодлогын зөвлөхөөр, 2016 онд Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн зөвлөхөөр, 2019-оос 2024 онд Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр, 2020-оос 22 онд Монгол Улсын их хурлын инновац цахим бодлогын байнгын хорооны даргаар тус ажилласан. Нямсрын учрал нь 2016 онд Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд 2022-оос 2024 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн цахим хөгжил харилцаа холбооны сайдаар, 2024-оос 25 онд Монгол Улсын сайд засгийн газрын хэрэгжлэх газрын даргаар, 2025 оноос Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайдаар тус томилогдсон ажилласан. Тэрээр иргэдийн итгэлийг хүлээж Улсын их хурлын гишүүнээр 3 удаа дараалан сонгогдсон Улсын их хурлын инновац цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллахдаа 30 гаруй хуулийн төслийг санаачлан ажлын хэсгийг ахлан ажилласан. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгээс Монгол Ардын намын дарга Улсын их хурлын гишүүн Нямсрын учрлыг парламентод ажилласан байдал, боловсрол, мэдлэг, туршлага зэргийг харгалзан үзэж Улсын их хурлын даргад нэр дэвшүүлж байна. Иймд холбогдох хуулийн дагуу шийдвэрлэжихийг та бүхлээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.